Ловсон дор чи гараад ирлээ. Тэгээ нүрээ албуудаад одоо л цаг 3 болж байгаа хгүй. Би тэгээд өдөржингөө гэртээ байснаас тэгээд ойрд ер нь гоё кофе шопын тэрээс хараагүй байна. Тэгээд дуу унжаагаад сонгосоо хавь руу явж кофе шоп орж гоё номоо уншд юм уу гэж бодоод эсвэл зүгээр сонгосоорт алхаж жагаад тэгээ нэг кофе шоп орд юм уу гэж бас бодоо ээж ин. Тэгээд 3 болж болоо би 6 цагаас найзаа нэг хоол идчихсэн байхгүй. Тэгээд тэр хүртэл надад 3 цаг болохоор нэг жоо хаагаар магаар имсгэлэнгаа ингээд бодол модлоо зэгцлээд тэгээ нэг гоё газар ингээд тайван гоё кофе уугаад тэгэж өнгөрөө гэж бодоод одоо гарах гээд байж ин. Тэгээ хүсээ жоохон тачвал тэгээд одоо гарлаа. Бассейнээс орж ирчээ. Тэгээд одоо болохоор 8:33 болж байна. 9:00 гэрээсээ гарах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд уул нь өглөө болохоор би нэг кофе уучил алим мэдчих гардیں۔ Тэгсэн чи өчтөр олигтой мэдээгээс чи бүр махны дутагдалд ороо. Тэгээд одоо болохоор нэг хөрөгчийн нэг жижигхэн стейк аваад тэрийг нэг шарж нэг өндөртөө шаржтэй. Тэгээд гардیں мө гэж та. Царамутаа ч гэсэн амар ураг. Тэгээд кофе. Yay. Гадаа бороо шивж байна. Өнөөдөр манай дүү Монголоос ирсэн. Тэгээд бид хоёр гадуур хоол идэх юм уу гээд чинь. Яа гэнэ. Дэлгүүр хаа. 오랜만에 언니랑 만났었네. 너 브랜디 юу илээ? Ааха би орсон штэ. Энэ нөгөө нэг гадаадууд нэг мэдхгүй болохоор амар хүмүүс багтаагаас тээ. Тэс энэ авчаа. Вэ нүг шүү. Хондэд гэдэг юу ч тавтаг. Наяа 60-аад 80-90 оны. Яг чаншиг ямар гоё өнгөтэй. Яар уурхи. Яна, oh my god. Неста уурхи юм аа. Энэ эвдрөө их сонсом нэг одшсан учраас тээ. Сонсогчтой ингээд яг фэш дэлгүүр хэсэг. Оо ээ. Элэ энийг үзье. Би бодчихлоо юм уу? Наач плаш.
Энэ дуусчаа мó аанинга? 아니. 내가 ингээл толын авч яг ингээл өөрөөсөө юм болоо гэдэг. Гарч ийн үү? Гарч штэ марч. Би энэ пластик төлсөн мас тэ. жоохон тараа. Ёо. Хэрэглээ өндөртэй. Хөшөө. Энд тэ надад зөвхөн баха. харин их баха. Хачин чухам диорсон гэсэн. Ийм Миний араас. Эс тийм тоод гэсэн чинь. Наад чи ихтэй гоё. Энэ стой би хизээч класс дуртай бишээс шүү дээ. Хизээч класс штэ хизээч класс гэж бодохгүйс. Миний эффектэнд орчтой. Чиний өдөө. Би их наад чи яг тэр нэг боолмын ах уу гэж боолмын. Тэр ихтэй аав хурдан доос. Би энийг ахаас эхлээд боолын минь авчихсан шүү дээ. Тэсэн чинь энэ гоё сүүлийн. Би наад чи Чектэй галбаа. Нэмэндэ. 31 мянга. Болчих штэ. Тэгээ бүрийн хамгийн яг бүр 100 хүртэл хараа 100 мянга гэж 110 гэж. Тэгээ тэрний ахлын нэг ялаад байх юм үлээ. Тэгээ гордоор юм шиг. 저 디카페인 아메리카노 따뜻한 거에 하나 주고요. 그리고 마차 라떼, 또 펄크림, 근데 스프도 안 했어요. Nestle cream cheese 김치. Солонгос нэгдэг. Энэ гол солонгос юм. Америкт Энэ гурыг яа. 그는 틱톡 올라왔어. 머리카락이야. 면이 진짜 안 지금 뭐를 왜안 쓴다 하겠다. 얼굴 That you're powerful, even if that is not the case. That is just how our brain works. 커피가 오갓. I'm so ugly, I'm so dumb, this and that. Change it. 알마이드. I'm so smart, I'm so beautiful. Whoa, this world is blessed to have me. 자네 жоохон хавцсан юм шиг байна. Би өчтөр сүнгөрөөж унтаад Read more books, research. өглөө 6 гэсэн өнөөдөр бүтэн сая өдөр. Тэгээ би юу нээр өнгөрсөн хоногоос буцаад бассейн явчихсан байхгүй юу? Тэгээд амар гоё аа. 9-өөс 10-ийн хооронд унтаад тэгээ өглөө өөрөө яг ингээд бараа сэрүүлэггүй ингээд босоод ирж байгаа. Тэгээд бассейнд авчаад тэгээд гэртээ ирээд кофе ууж ажил руу явж байгаа. Тэгээд амар гоё аа. Даана гоё дасгал хөдөлгөөнөө сайн хийгээрэй. Тэгээ өнөөдөр болохоор бүтсэн өдөр сайхан амарч чинь. Тэрс ойл влог хийгээ байсан. Тэгээд ажил ихтэй айгуу завгүй.
нааш цаашаа амжуулах ажлаа амжилттай. Тэгээд яг нэг гэртээ амрах боломж нь гарвал яг л гэртээ таг амарч байгаа. Тэгээд влог хийж хэлмээр л байна. Тэгээд өнөөдөр нэг ганц хоёр юм биш тийм үү гэж одоо тэнд Лиза нагаа сонсож байна. Би тэгээд одоо жоохон цөөвөн гинэ. Өдөр хуушур хийж идэх гээд одоо хуушурны юм жоохон бэлтэж байна. Тэгээд жоохон хуушурныхаа мэд бэлтээ, жоохон ном уншиж байгаа. Тэгээд нэг амралтын байдалтай л өнөөдрийг гүцээ хийж бодож байна. Ер нь энэ он жил би болохоор амар өөртөө анхаарай гэж бодсон. Тэгээд чихэр жимсэжсэн маш багасгсан байгаа. Тэгээд өглөө ирж байгаа, тасгал хөдөлгөөн тогтмол хийж байгаа. Тэгээд айл болох гоё зүйл бодохыг хичээж байгаа. Гоё энергийг өөртөө дуудахыг хичээж байгаа. Тиймэрхүү он жилүүдийн өнгөрөө гэсэн бодолтойгоор миний нүүрний үн туссан юм шүү. Окей, hold on. I read the story about this officer once. He got shot in his spine. The young boy that shot him went to jail, and I think he died in jail. And the officer. Тэгээд би ном уншихаараа яг ингээд таалагдсан хэсэг байвал ингээд үзгээр даавар нь хайлайт хийчдэг. Тэгээд дараа нь энэ номоо эргүүлсэн чинь яг таалагдсан хэсгүүдээ уншихаар амар гоё санагдана. Тэгээд ерөнхийдөө л би яг амар гоё өглөөний хүндэл болох гэдэг амар хичээгээд авахгүй юу. Тэгээд одоогийн байдлаар бол 6 цаг сэрж байгаа. Тэгээд ажилдаа явахаас өмнө бассейнд явж гин. Өглөө 6 цагт босоод тэгээд бассейнд яваад өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч байгаа нь өөрөө надад амар гоё санагдаад байгаа байхгүй юу. Тэгээд тэрнээс гадна өөр нэмэртлээ би өөрийнхөө төлөө юу хийж болох нь те. Тийм болохоор л ерөнхийдөө нэг иймэрхүү Atomic Habits ч юм уу одоо жишээлбэл энэ болохоор the 5am club гэд байна. Тэгээд өөрийнхөө төлөө намайг гоё мотивацжуулах тийм номнууд сүүлийн үед айгүй уншдаг болсон. Тэгээд жишээлбэл энэ дээр болохоор миний сая сүүлд уншиж байгаа даавраа түрүүн зурсан юм болохоор одоо өөрийнхөө өглөөг өөрөө бүтээснээрээ амьдралаа гоё өөрчлөх гэсэн утгатай юм байна. Өмнө нь уншижсэн юмнаас тэгээд чи одоо өөрийнхөө бодсноосоо илүү маш их хүчрэхэг. Одоо байгаагаасаа өөрийнхөө бодсноосоо одоо тэгээд өөрөө яаж бодож байгаас илүү тийм хүчрэхэг гэж байна. Тэгээд дээрээс нь тэгээд энэ дээр болохоор бас нэг гоё юм одоо амьдрал тохиолдох бүх одоо тийм чаленжууд болохоор чаленжууд одоо муу хүнтэй таарсан ч юм уу те эдгээр нь бүгд одоо тэдгээр нь бүгдээрээ л өнөөдрийн намайг бүтээсэн байгаа байхгүй юу. Тэгээд энэ нэг юм practice байхгүй юу. Одоо энэ хүн одоо энэ дээр нэг амар мундаг хүний талаар гарч байгаа. Тэгээд энэ хүн яадаг вэ гэхээр ерөнхийдөө өглөө болгон одоо тэр өдрөө хамгийн гоёор яаж байх нь бүр ингээд төсөөлдөг. Тэгээд төсөөснөөрөө тэрнийхээ төлөө нь ингээд цаанаасаа mind and subconscious руу ажиллаж идэг гэдэг жаа байхгүй юу. Өөр manifest гэж яриад идэг тийм. Ямиг сайн төсөөл бодож дээрээс нь маш сайхан юм бодох хэрэгтэй. Энэ дээр бас сүүл нэг сая дөнгөж сая уншаад таалагдсан болохоор энэ хүн яадаг вэ гэхээр одоо амьдрал нь амар гоё, амар баян, амар мундаг хүн юугаарч тутахгүй. Гэхдээ энэ хүн өөрөө сайн дураараа амьдралтаа ингээд зарим discomfort-ыг тухгүй байдлыг бий болгодог. Одоо жишээлбэл амар гоё тухтай ор байсан ч гэсэн зүгээр нэг газар унтах юм уу те.
унтах ч юм уу эсвэл бол 7 хоногт нэг удаа фастинг хийх ч юм уу ингэснээр буцаад ондоо хүн тийм амар дисциплин эргүүлээ суудаг гэж байгаа байхгүй юу? Гоё юмнууд байна. Тэгээд би л өөрийнхөө төлөө хичээхгүй бол өөр хэмээний төлөө хичээх гэдэг тийм ээ. Хошир жам. Тийм. Амархаараа л нэг хошир. Тэгээд яхад даасан татчих цаад л өгч нүдэ тий. Тийм. Тогош нөгөө Out here, getting Bentleys, getting lost.